Та бүхний амар мэндийгээрээ өөрийгөө танилцуулахыг минь зөвшөөрнө. Би тэрэл зочд буудлын талх нарийн бов хариуцсан ахлах тоогооч Нур Мохот Кам байна. Миний би өнөөдөр та бүхэнд бяцлаг зүгийн балтай дугуй талах хэрхэн хийх талаар зааж өгөх болно. Би гацуурт компани эслэг өндөртэй эрүүл гурилыг ашиглах болно. Юуны өмнө савнда 120 г бүгэл үрийн гурилаа хийн. Гурилаа өмнө нь хэмжээд бэлтжсэн байсан юм л да. Дараа нь 280 г дээд гурилаа нэмж өгнө. And 6 г давс нэмлээ. Right. 20 г түргэн эсгэгч. Цэцгийн тос 22 г. Өндөг 2 ширхэг. 14 г элсэн чихэр. 20 г хүрэн өнгөтэй хүнсний будаг. Эцэст нь 150 г бүлийн ус нэмнэ. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг би бүгдийг урьдчилаад хэмжээд бэлдчихсэн байсан юм. Харин одоо гурилаа зурж эхлэе. Одоо гараараа сайтар холих хэрэгтэй. Гурилыг гараараа зуурах нь ямар нэгэн төхөөрөмж ашиглаж зуурснаас хавьгүй дээр юм шиг надад санагддаг л да. Ойролцоогоор 22 см-ийн диаметр бүхий нарийн боовны хэв бидэнд хэрэг болно. Тиймээс би талхны хэвээ мөн л урьдчилж бэлдээд тосолчихсан байгаа. Зуурсан гурилаа сайтар нухах хэрэгтэй. Талх хийхэд тохирсон сайхан зуурмаг болтол нь нухаж өгнө. Ингээд гараараа сайтар нухаж өгнө. Талхны зуурмгаа бэлтгэх хооронд шарах шүүгээ маань халаад талх чигнэхэд бэлэн болсон байх юм. Зуурмгаа маш сайн нухаж өгөх хэрэгтэй. Хэдий чинээ сайн нухаж өгнө. Төдий чинээ амттай талах бэлэн болно. За, зуурмгаа нухаад бэлэн болгочихлоо. Одоо харин 5 минут орчим амраана. За, би үлдсэн нэг бүтээгдэхүүнээ хөргөгчнөөс аваад ирсэн. Энэхүү 150 г хэмжээтэй крем чизийг би тус бүр нь 4 г байхаар зүсэж бэлдсэн байгаа. Эдгээр бяцлагийг нэг нэгээр нь зуурмагнда хийж жигнэх ёстой юм л да. За, одоо ингээд эхэлцгээе. Зуурмагнасаа багахан хэмжээтэйг тасалж аваад крем чизээ нэг нэгээр нь дотор нь хийн. Яг ингээд. Иймэрхүү маягаар энэ нарийн боовны хэвийг крем чизээр дүүргэсэн жижиг бөөрөнхий талхаар дүүртэл нь өрж өгөх хэрэгтэй. За ингээд бараг дүүрээд ирлээ. Үлдсэн зуурмгаа крем чизтэйгээ холиод дараа нь дахиад жигнэж болно. Шарах шүүгэн жигнэх хэмийг мөн адил 175 хэмдээр тохируулаарай. Зуурмгаа хөөлөхөд цаг их орох учраас та бүхэнд цаашид ямар алхам хийхийг би хэлж өгөх гэж байна. Хөөгөө томроод ирсний дараа ус өндөг хоёрыг холсон шингэнийг зуурмгэн дээгүүрээ түрхэж өгөх хэрэгтэй. Жигнэхээс өмнө гүнждийн үр цацхаа мартуузай. Дараагаар нь 175 хэмд 22 минут жигнэж болгоно. Бэлэн болсон талхан дээрээ гацууртын зүгийн бал түрхэж өгөөрэй. Зүгийн бал хит өтгөн байвал жаахан халаахад гэмгүй шүү. За ингээд та бүгдэд өгөх ёстой зөвлөмжөө өгчлөө. Одоо харин би та бүхэнд харуулах гээд урьдчилаад талх чигнэж гисэн байсан. Бидний хийх талх юм болох ёстой. Талхны жижигхэн хэсэг бүр
дотроо крем чиз агуулсан байх болно. Thank you very much. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.